Сайн уу? Намайг Нина гэдэг. Миний хамгийн анхны бичлэг болон Midnight Mystery-гийн хамгийн анхны дугаар тавьдамаар л. Сайхан хаалууны баяр болоод өнгөрснийг бүгдээр мэдж байгаа. Миний хувьд энэ жилийн хаалууны баяраар яг хүснээрээ гоё дүр төрж тэмдэглэж чадаагүй ч гэсэн амшиг кинодыг хамтдаа зүйлэдэж 31-ний үеийг өөрийнхөө хэмжээнд хүрхэн өнгөрүүлж чадсан болохоор та хэдий ч гэсэн баяраа бас гоё өнгөрүүлсэн гэж найдаж байна. Нэрээ Facebook дээр бахан хаалууны баяр гэж тэмдэглэх ёсгүй манай Монгол тийм баяр байхгүй гэсэн постнууд яваад ирснийг харсан мэт дээ. Бид нэр хаалууны баяр гэхээр хамгийн түрүүнд толгонд Америк гэл толгонд орж ирдэ штэ. Тэгсэн чинь хаалууны баяр ч өөрөө Америкаас үүсээгүй юм билээ штэ. Хаалууны баяр нь 2000-ад жилийн өмнө одоогийн Ирланд, Англи, Францын хаад засгаар амьдардаг байсан Кельт хүмүүсээс гаралтай бөгөөд анх энэ баяр нь Samhain гэдэг нэрээр жил бүрийн 10 дугаар сарын 31-ээс 11 сарын 1-ний шүлжигшин тэмдэглэгддэг байсан. Кельт хүмүүс зуны сүүл өвлийн эхлэл болсон энэ шөнө амьдын болон хөгсдийн хоорондох хязгаар бүдгэрч нас барсан хүмүүсийн сүнс дэлхий дээр эргэж ирдэг гэж үздэг байсан болохоор энэхүү баярыг тэмдэглэдэг байсан байна. Кельтчүүд байгалийн бурхад болоод ирээдүйн зөвнөл зэрэгт маш их итгэдэг байсан бөгөөд 31-ний шөнө амьдын ертөнцид сүнснүүд ирснээр Druid буюу санаачнуудад ирээдүйг харах энэ өвлийг хэрхэн давхад нь илүү бодиттой үнэн зөвөр зөвнөж хэлэхэд нь нөлөөлдөг гэж үздэг байсан байна. Тиймээс ч санаачнууд энэ шөнө ил гал өрдөж хүмүүсээ бүүнөрөн зөвлүүлээд амьтдын цогцоор бурхтад өргөд болгон галч чаддаг байсан байна. Баярын үеэр хүмүүс тусгай бэлдсэн хувцас өмсдөг байсан ба тэр хувцас нь ихтэй амьтдын арьс толгой зэргээр хийгддэг байжээ. Ерөнхийдөө бол одоогийн хаалууны баяраар костюм өмсөө дүр төрдөг нь яг энэ уламжлалаас гаралтай гэж ойлгож байна. Манай эртний 43 онд Ромын эзэнт гүрэн Кельтчүүдийн амьдардаг байсан ихэнх газар нутгийг эзэлж авснаар Ромчуудын цаашдын 400 гаруй жилийн уяргалд Кельтчүүдийн тэмдэглэдэг байсан Samhain баяр нь Ромчуудын өөр бас нэг хоёр баяртай нийлээд хувьсаж нэг баяр болсон байна. Ромчуудаас гаралтай тэрхүү хоёр баярын ихнийх нь Feralia-гийн 10 сарын сүүлээр тэмдэглэдэг байсан хөгсдийг үндэстэгдэг баяр байсан бол нөгөөх нь Ромын Панамагийн ургацын бурхныг үндэстэгдэг баяр ажилтдаг. Панама бурхны сүлд нь алин байсан бөгөөд энэ нь одоо ч байдаг хаалууны уламжлал болох хоньтой усанд хөгж буй алиныг гараа оролцуулгүйгээр хазаж авах боломжтой шүү толгойтой гэж үздэг. Дундад зууны үед христчүүд ихэнх pagan festivals буюу өөр байгальтай холбоотой бурхтыг үндэслэж тэмдэглэдэг байсан баяруудыг илүү өөрсдийн болгож хувьсгаж тэмдэглэдэг байсан христчүүдийн хөгсдийг үндэслэдэг баярыг ч мөн тойроогүй юм. Ингээд сүмээс 11 сарын 1-ний All Saints Day буюу бүх гэгэннүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон бөгөөд энэ өдөр нь яг л Samhain-ы баяртай адил ил галбилж янз бүрийн дүр төрж тэмдэглэдэг байсан байна. Энэхүү баяр нь All Saints Day гэдгээс гадна All Hallows эсвэл All Hallowmas гэдэг байсан бөгөөд энэхүү баярын өмнөх өдөр болохыг үндсэн Samhain-ы баярын өдрийг All Hallows Eve гэж дууддаг болсноор өнөөгийн бидний мэдэх Halloween гэх нэрээр үүсжээ. Хаалууны баяр нь Английн шинэ колон улсуудад тэм чөрөнөөр тэмдэглэгддэг ажилтай. Гэхдээ хугацаа өнгөрч Европчууд болон угуул Америкчуудын соёл, итгэл үнэмшил нь хоорондоо холдож нийснээр хаалууны Америк хөлбөр гарч ирсэн гэхэд болно. Тэд баяраа тэмдэглэхдээ пүүндөө олноороо цуглаж, ургас хураалтаа тэмдэглэхээс гадна тоглоом тоглож, дуулж бүжиглэн, нэгэндээ өсдийн тухайх түүхийг хуваалцсан, нэгнийхээ ирээдүйг үзэх зэрэгээр баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна. Гэхдээ 19 дугаар зуун гэхэд намрын баярууд өргөнөөр тэмдэглэгддэг байсан ч яг Halloween бол улс даяар тэмдэглэгддэг баяр хараахан болж амжиг байсан байна. 19 дугаар зууны 2 дахь хагас буюу ерөнхийдөө сүүл үеэр нь Америкт маш их цагаач хүмүүс амьдрахаар ирсний ихэнх нь Ирланд гаралтай хүмүүс байсан бөгөөд энэ нь Halloween-ыг үндэстэн даяар тэмдэглэдэг баяр болоход маш том нөлөө үзүүлсэн гэж болно. Америкчууд Halloween-ыг тэмдэглэхдээ тэрхүү цагаачлахаар ирсэн Европчуудын адил дүр тойрон нэг байшингаас нөгөө рүү очиж хоол асуудаг байсан нь одоогийн trick or treat буюу уурхай дайлах гэх боломжлыг бий болгосон гэж үздэг байна. Мөн 19 дугаар зууны үед Англи, Ирланд, Уэльс, Шотланд зэрэг орнуудад Halloween-ы баяраар цагаан болон улаан манжин сэлж хүн царайтай болгоод тэмдэглэдэг гэсэн байна. Тэгээд анх Америкт цагаачлж ирсэн Европчууд Halloween-ы баяраа тэмдэглэхдээ
өөрсдийнх нь сэлж зансан ногоотой төстэй боловч сэлгэд илүү амар ногоо буюу улуу болсноор одоогийн бидний сайн мэдэх халууны өнгөтөр бий болсон байх нэ. Ингээд 1800-аад оны сүүл үе буюу 100 солигдох үеэр хаалын үнэ нь Америкийн нэгдсэн улсад томчууд багцуулгыг тэмдэглэдэг маш том баяр болсон байна. 1920-аас 1950-аад он гэхэд trick or treat нь бүх хүний мэддэг, байнга хийгддэг хаалын үнийн уламжлал болсон байлаа. Хаалын үнэ нь ихэнхдээ хуршуудын дунд тэмдэглэгддэг байсан бөгөөд чихэр тараах нь бага төсвөр нийтээрээ баярлах боломжийг олгодог байсан гэгт болно. Яг нь хуршийн хүүхдүүдэд чихэр өгснөөр хүүхдүүд тэднээр одоо trick хийх буюу өөрөөр бол пранктахаас хамгаалдаг гэсэн гэхүү дээ. Ингээд цаг хугацаа өнгөрч технологийн хөгжил болоод entertainment салбар хөгжихдээ зэрэгцээд хаалын үнийн баяртай холбоотой кино ихэр хийгдэх болсон бөгөөд бидний сайн мэдэх хаалын франчайз зэрэгс эхлүүлээд маш олон кино суурилаад байдаг лээ. Мөн зарим нэг кино болоод тоглоом зэрэг дээр Савин гэдэг нэртэй чөтгөр дүрсэгддэг бөгөөд яг үндэ Савин гэдэг нэртэй чөтгөр огт байдаггүй ба энэ нь зүгээр л хаалын үнийн үнээс олох хэлт хүмүүсийн тэмдэглэдэг байсан Савин гэдэг баярын нэр болж таарж байгаа юм. Ер нь бол би анх яг Supernatural үзэж чаад Supernatural гээд зурал эдийн тэрийг үзэж чаад нэг анги дээр нь Савин гэдэг нэртэй чөтгөр гараад тэгээд үнэхээр тийм чөтгөр байдсан болов бидгэн болов гээд хайж явж байгаад энэ хаалын үнийн deep dive руу яваад орчихсон баггүй. За ингээд ерөнхийдөө миний хаалын тухай олж мэдсэн зүйл гэвэл иймэрхүү байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийн минь үзсэнд баярлалаа. Дараагийн мистеригээр уулзлаа. Түр баяртай.